389-р анги. Буцах цаг боллоо. Тэгэхээр надад байгаа асуура сүнс сүхэл жинхэнэ элит зэвсэг гэсэн үг үү? Гэж Чүфэн баярлав. Мэдээж наадхаа удирдах гээд үзтээ чиний хүслээр хөдлөнө гэж Эги хөхрөн инээлээ. Чүфэнийг ийм хүчрхэг элит зэвсэг олсонд нь тэр үнэхээр их баярлаж байлаа. Чүфэн ч эргэлзэлгүй гараа атгах үед гэрэл цаацран асуура сүнс сүх өмнөх шигээ томрон гарч ирлээ. Араас нь Чүфэн ахиад бодох төдийд асуура сүнс сүх буцаад алга болчихов. Чүфэнийг асуура сүнс сүхээ удирдахыг харсан хүмүүс ч хэлэх үггүй болцгоос юм. Яг энэ үед Зээлийн ураг шалхаад ингэж хэллээ. Элит зэвсэг эзнээ сонгох нь ямар утгатайг бүгд л мэдж байгаа байх. Энгийн хүмүүс элит зэвсгийг ингэж эзэмшиж чадахгүй. Тэд энэ элит зэвсгийг авсан ч удирдах чадахгүй. Хар төмрөөс ялгаагүй л болно. Элит зэвсгийн сонгосон хүн л бүрэн хүчийг гаргаж чаддаг. Энэ элит зэвсэг Чүфэнийг эзнэрээ сонгосон гэхээр одоо эзэнгүй зэвсэг биш гэсэн үг. Элит зэвсэг өөрөө Чүфэнийг сонгосон болохоор та нарт өшөө хэлэх зүйл байхгүй үсттэй. Үгүй энэ чинь. Яг энэ үед хүн бүрэл юу гэж хариулахаа мэдэхгүй байв. Зээлийн хэлсэнчлэн энэ элит зэвсэг одоо эзэнтэй болсон. Эзнээ сонгодог элит зэвсэг одоо хүртэл байдаг гэж бодож байсангүй. Гэж ертөнцийн сүнс бүлгмийн дэд захирал Гао Цзи гайхшран санаа алдлаа. Түүний нүүр бишрлэр дүүрснээс гадна өчүүхэн шунал харагдсангүй. Энтхийг бүтээсэн эзэн маш хүчрхэг. Энэ элит зэвсгээс гадна өөр эрдэнсүүд байгаа байх. Гэж Зээлийн тэдний ярианы сэдвийг өөрчлөв. Тийм шүү. Авхай Чүфэн та хоёр урд хаалгаар ороогүй үсттэй. Гэж дэд захирал Гао асуулаа. Тийм ээ. Урд хаалганаас гадна нууц хонгол байгаа. Тэнд нууц хонглоор дүүрэн орхинууд байсан. Харамсалтай нь бид ямар ч зүйл замдаа олоогүйгээс гадна хонглоор алхасаар байгаад л энд ирсэн. Гэж Зээлийн толгоогоос ихсрэв. Нэрээ юу? Тэр нууц хонголч нь хаана байгаа юм? Түүний үгийг сонссон Жэям болон Жэовгийнхны царай хувирлаа. Тэд бүгд ертөнц бүтээгчид. Ялангуяа Жэовгийнхны сүнсний тойрог маш хүчрхэг. Зээлийн Чүфэн хоёр юм олоогүй ч гэлээ тэд олж магадгүй. Зээлийн ч тэдэнд нууц хонгол хаана байгааг зааж, ертөнцийн сүнс бүлгмийнхэн болон Жэовгийнхэн ч эрдэнсийн хайгуулаа эхэллээ. Элит зэвсэг эзнээ сонгочихсон болохоор тэд ахиад Чүфэнтэй юм ярьсангүй. Чүфэн ч хийх юмгүй байсан болохоор өнөөх сүнсний хүч сайжруулдаг эрдэнсийг хайж эхлэв. Дэд захирал Гаогоос тэр замдаа эрдэнэс олсон уу гэж асуух үед дэд захирал Гаоч ямар ч эрдэнэс олоогүй гэж шударгаар хариулсан юм. Тэд энд ирээд их хэмжээний эрдэнэс чулуун тавцан дээр байхыг хараад авах гэж уралдаад энергийн даралтанд хоригдсон. Болсон зүйлсийг мэдсэн Чүфэн хайжууга эрдэнэс гарцаагүй энд байгаа гэдгийг мэдэж хайгуулаач нэгднэгэнгүй хийлээ. Гэвч хайх тусам таагүй мэдрэмж төрж эхэлсэн юм. Газар доорх ордныг булан тохоогүй хидэн удаа шалгасан ч юу ч олсонгүй. Элит зэвсгээс өөр юу ч энд байхгүй байлаа. Навшигч ягаад нөгөө сүнсний хүч сайжруулдаг эрдэнэс нь олдохгүй байна? Гэж Чүфэн хөмсгөө зангидан сандарлаа. Тэр сүнсний хүчээ хурдан сайжруулахгүй бол Сумэй Суроо хоёрыг аварч чадахгүй. Санаа битгий зов. Магадгүй аль хэдийн олжчихсан ч юм бэлв? Гэж Эги хэлв. Яагаад? Гэж Чүфэн гайхан асуулаа. Асуура сүнс сүхийг сайн мэдрээд үз. Сүнсний хүчээрээ мэдэр. Сүхний гол хэсэгт чамтай холбогдохгүй тусгаарлагдсан байгаа хэсгийг харж байна уу? Гэж Эги хэллээ. Чүфэн ч Эгигийн хэлснээр сүнсний хүчээ ашиглан сүхний голыг судлах үедээ Эгигийн хэлсэн шиг зүйл олсон юм. Эги юу болоод байна? Асуура сүнс сүхээр сүнсний хүч бэлтгэх зорилготой эрдэнэс юм уу? Гэж Чүфэн харанхуй хонголд гэрлийн туяа олж харсан юм шиг л баярллаа.
Тийм ээ. Элит зэвсгүүдийг тулаанаас гадна өөр зүйлд ашиглаж болдог. Миний таамаг зөв бол чиний элит зэвсэг сүнсний хүч бэлтгэх зориулалттай. Гэхдээ тэр онцгой чадварыг онцгой сүнсний тойргоор гаргаж ирэх ёстой. Тийм ч учраас чулуун тавцан сүнсний тойргоор дүүрэн байсан байх. Чи чулуун тавцан дээр гарах үедээ тэднийг судлахын оронд асуура сүнс сүхэл суглах талаар бодож байсан. Гэхдээ би тэр сүнсний тойрог дээр ямар тэмдгүүд байсныг сайн санаж байна. Эндээс явсны дараа би тэр сүнсний тойргийг бүтээх аргыг чамд зааж өгье. Хэрвээ энэ асуура сүнс сүх чиний сүнсний хүчийг сайжруулах чадaltaй эрдэнэс мөн л бол нөлөө үзүүлэх ёстой. Хэрвээ биш бол чамайг холигдуулсан л гээдэ. Энд анханасаа сүнсний хүч сайжруулах эрдэнэс байгаагүй ба тэр мангаслаг аратан чамайг ийшээ алуулахаар явуулсан байх гэж Эги хэллээ. Тийм л байх. Гэд Чүфэн толгоогоо дохив. Эгигийн тайлбарч магадлал өндөртөө байсан юм. Навшигж юу ч алга. Навшигж хэн энд эрдэнэс байгаа гэдэг цуу яриа тараас юм. Хэн энэ газрыг тулааны мастрын бонхон гэж хэлсэн бэ? Зүгээр л биднийг хуурах гэсэн хоосон цуу яриа байна шүү дээ. Яг энэ үед хөгшчүүдийн орлого чимээ сонсогдлоо. Зарим нь эвдэршгүй хан руу зогсолтгүй дайрч байв. Хүчрхэг бүлгэмүүдийн ахлагч нар Чүфэний хийсэн үйлдэлтэй адилхан үйлдэл хийж байсан юм. Тэд газар доорх ордныг булан тохоогүй нэгжиж байв. Гэсэн ч тэд юу ч олж долоосонгүй. Энэ нь ч тэднийг бухимдахад хүргэсэн юм. Тэд маш олон тэнгэрийн төвшний хүмүүсээ алдсан. Тиймэрхүү хүмүүсийг хүссэн үедээ бэлтгэхэд гаргаад ирдгийм биш. Энэ бүхэн Чүфэн Зилийн та хоёрын лач. Алдарт тосгонд очсныхон дараа Цинлэй би амийг минь аварсанд талархснаа илэрхийлэх болно. Дараагаар нь Цинлэй сүн цуглааны шийдвэрийг харуулахаар бүх бүлгэмүүдийн ахлагч нарыг алдарт тосгондоо өрсөн юм. Эхэндээ тэд очихыг хүсээгүй ч гэлээ хэсэг бодсны дараа толгой дохицохов. Тэгээд тэд мянган мангас уулнаас хөдлөн алдарт тосгон руу буцлаа. Гэхдээ тэд маш ихээр уурлаж байсан болохоор буцхаас өмнө мянган мангас уулыг устгах шахсан юм. Тэд замдаа явж байхдаа олон тооны мангаслаг араатнуудыг алж байв. Хаан мангасууд байхгүй болохоор мянган мангас уул ёстой л сүрч байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 390-р анги. Өөрчлөлт. Алдарт тосгонд байрлаж байгаа газараа Чүфэн давхарлсан сүнсний тойрог бүтээв. Сүнсний тойргийн голд асуура сүнс сүх байсан юм. Чүфэн сүхнийхээ өмнө завлан сууж байхад үе хөмсөг зангидж үе суларч байлаа. Түүний тунгалаг царай нь үе ховирч байв. Болчихлоо. Эги чи чадчихлаа. Чи асуура сүнс сүхний чадварыг идэвхжүүлчихлээ. Гэнэт Чүфэн нүдэ нээгээд баярлан дэвгцлээ. Учир нь Эгигийн хэлсэнчлэн асуура сүнс сүх үнэхээр сүнсний хүч бэлтгэх зориулалттай эрдэнэс байсан юм. Онцгой сүнсний тойрогт асуура сүнс сүхийг хийгээд сүнсний хүчээ шингээх юм бол дотор нь байгаа онцгой зүйлтэй холбоо тогтоож сүнсний хүчээ сайжруулж болно. Энэ бол туршилтын тойрог. Сүн цуглаан дууссаны дараа цайдуухан газар очиж байгаад би чамд асуура сүнс сүхний жинхэнэ хүчийг харуулна гэж Эги хэлв. Эги үнэхээр их баярлалаа. Чи байгаагүй бол би асуура сүнс сүх дотор байгаа зүйлийг анзаарчихгүй байсан байх гэж Чүфэн чин сэтгэлээсээ талархлаа. Мэдээч шүү дээ. Миний төгс оюун ухааныг гүйцэх хүн байгаа гэж үү? Гэхдээ чи ч бас тэнэг биш ээ. Би чамд сануулаагүй байсан ч чи хэсэг судалсны дараа олжхол байсан байх гэж Эгигийн ялдам царайнд үзэсгэлэнтэй гэгч нь инээмсэглэл тодрон Чүфэнийг магтлаа. Би цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчих юм бол асуура сүнс цамхагт байгаа мангаслаг араатныг аварч чадна. Тэр үед Сүрөө Сумэ хоёрыг ч аварч чадна. Цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчих юм бол чамайг чөлөөтэй болгож чадна.
Асура сүнс сүхний нөлөөг мэдэрсэн Чүфэнч тэсэн ядаж байлаа. Магадгүй жилийн дотор тэр цэнхэр сүнсний тойрогтой холбоо тогтоож цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болох байх. Яасан гинэ юм бэ? Цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болох амаргүй даваа. Чиний биеийн хүч хангалтгүй бол сүнслэг ертөнцийн чинь хүч хүрэлцэхгүй. Тулааны маструуд тэнгэрийн төвшөнд орохгүй л бол цэнхэр сүнсний тойргийн дарамтыг дийлэхгүй. Юун цэнхэр сүнсний тойрог бүтээх гэж Эги урмыг хугаллаа. Юу? Тэнгэрийн төвшин гинэ? Миний бие сүнслэг ертөнц хоёрч цэнхэр сүнсний тойргийн даралтыг дийлэхгүй гэж юу? Би заавал тэнгэрийн төвшөнд орох ёстой юм уу? Өөрийнхөө биеийн хүчинд итгэл дүүрэн байдаг Чүфэн өөрийгөө тэр цэнхэр сүнсний тойргийн даралтыг тэсэж чадахгүй гэж бодож ч байсангүй. Зэленч гэсэн тэнгэрийн төвшөнд ороогүй байж цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон шүү дээ. Арай түүний бие тэнгэрлэг биеэс дорой гэж юу? Чиний бие маш хүчирхэг. Зарим талаараа Зэленийхээс ч хүчирхэг. Гэхдээ тэнгэрийн төвшний хүнтэй толдохуйц хүчирхэг биш. Тулааны урлагийн замналч вэ, сүнсний тойргийн замналч вэ, тодорхой зааг байдгийм. Зарим хүмүүс тэр заагийг давж гардаг ч гэлээ сүртэй холддоггүй. Миний таамаглалаар бол цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болохын тулд чи дор хаяж Парафаундын 7-р төвшин байх ёстой. Парафаундын 7-р төвшөнд орчих юм бол чи цэнхэр сүнсний тойрогтой холбоо тогтоож чадах байхаа гэж Эги тайлбарлав. Парафаундын 7-р төвшин үү? Би Парафаундын 5-р төвшөнд ороод тэнгэрийн цахилгаанаа эдвэгчүүлж 2 төвшин ахиж болохгүй юу? гэж Чүфэн асуулаа. Мэдээж болохгүй. Тэнгэрийн цахилгаан чиний цуснд шингэж хүчийг чинь нэмж байгаа ч гэлээ гадны нөлөөнөөс ялгаагүй зүйл. Чиний сүнслэг ертөнцийн чадамж чиний биеийн үндсэн тулааны хүчээс л хамаарна. Чи үндсэн тулааны төвшнээ Парафаундын 7-р төвшөнд оруулах ёстой гэж Эги тайлбарлав. Парафаундын 7-р төвшөнд орохын тулд ахаад 4 төвшин ахих хэрэгтэй. Тэхийн тулд надад өмнө нь ашиглаж байсан нөөц баялагаас хэдэн 100 дахин их нөөц баялаг хэрэгтэй. Би 2 жилийн дотор амжих болов? Чүфэн хөмсгөө зангидан бодолд автлаа. Хэрвээ Парафаундын 7-р төвшөнд хурдан орж чадахгүй бол хайртай 2 бүсгүйгээ алдах аюулд орсон юм. Чи чаднаа. Би хүртэл чамд итгэж байхад чи өөртөө итгэх хэрэгтэй шүү гэж Эги урам өгөв. Баярлалаа. Чамтай хамт байвал би чадах байхаа. Эгигийн үгийг сонссон Чүфэн ч санаа зовхоо болон инээмсэглэлээ. Эги байгаагүй бол Чүфэн хэдэн удаа өөхөх байсныг хэн ч мэдэхгүй. Тэр хичнээн хүчирхэг байсан ч гэсэн жаахнараа л байлаа. Түүний туршлага мэдлэг гээд бүгд хязгаарлагдмал. Харин Эги түүний сул талыг нөхөж өсөж томроход нь дэм болж байсан юм. Чүфэн, чамаг байгааг мэдэж байна. Хурдан хаалганэ. Яг энэ үед том хаалгыг хүчтэй тогшох сандарсан хоолой сонсогдлоо. Чүфэн ч асуура сүнс сүхээ далд хийгээд сүнсний тойргоо алга болгоод хаалга нээв. Чүфэнийг хаалгаа нээвүү үгүй юу? Гүбо угсхийн орж ирлээ. Гүбогийн нүрээр хөлс цовж байсан ба их л сандарсан харагдаж байв. Тэр орж ирсэн даруйда хаалгаа хаагаад дуу тусгаарлах сүнсний тойрог бүтээснийхээ дараа Чүфэний мөрнөөс барин ингэж хэллээ. Чүфэн, муу зүйл болсон. Чи хурдан эндээс яв. Үгүй бол амиа алдна шүү. Гүбо, юу болсон юм бэ? гэж Чүфэн тайвнаар асуув. Товчхон хэлэхэд би чамайг элит зэвсэгтэй болсныг чинь мэдсэн. Дэд захирал Гао хэлсэн юм. Тэр намайг чамд хурдан эндээс яв гэж хэлүүлэхээр явуулсан юм. Жиян, Юнган, галт бурхан, нуугдмал цагаан, эрх чөлөөт хүндий, элдний бурхан хүндий, алдарт тосхны ахлагч нар нийлж угаад чиний асуура сүнс сүхийг авахар зэхэж байна. Тийм зүйл болсон юм уу? Намайг ертөнцийн сүнс бүлгэмэх гэдгийг мэдсээр байж тэгж байна гэж юу? Гэж Чүфэн хөмсгөө зангидлаа. Түүний энд санаа амар байрлаж байсан шалтгаан нь ертөнцийн сүнс бүлгэмийнхэн түүнийг хамгаалж байгаа болохоор гэтэл одоо байдал тэсөөр болчих гэж. Тэр чинь өмнө нь одоо бол одоо
Жиян чиний асуура сүнс сүх бол энгийн элит зэвсэг биш. Дотор нь тоо томшгүй олон эрдэнэс, нууцлаг техник болон тулааны техникүүд байгаа гэж худал цуурхал тараасан. Тэр нууцлаг техник, тулааны техникүүдийг сурах юм бол 8 талд нэгдлийн хүчийг асар ихээр нэмж, Тэнгэрийн төвшний хязгаарыг эвдэлж, тулааны эзэн төвшөнд ч орох магадлалтай гэж хэлсэн. Түүний үгийг сонссон бусад бүлгэмийн ахлагч нар ч итгэсэн. Одоо бол тэд өлсгөлн чонноос ялгаагүй байгаа. Тэд чиний асуура сүнс сүхийг нээж, дотор нь угаа зүйлсийг авна гэж тангараг өргөцгөөсөн. Ийм нөхцөлд манай ертөнцийн сүнс бүлгэмч чамайг хамгаалж чадахгүй гэж Гобо хэллээ. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.